ажиллагааны бас ач холбогдлыг таамаглаж шүү дээ. Тий одоо дэлхийд даяараа бид нар Монгол дэлхийн хүн төрөлхтөн бүгд нэг л дэлхийтэй. Монголчууд ярьдаг дэлхий ээж гэж те. Тэгээд дэлхий дээр бид нар чинь газар ус агаараа одоо амьсгаа хайрладаг. Ус агаар минь хэрэгтэй гэж ярьдаг. Газар бол улсын үндэс гэж ярьдаг. Ийм одоо хүн төрөлхтнөрөө санаа зовж байгаа. Энэ асуудлыг дэлхийн нийтийн анхааралд авцарч тэр дундаас Монгол улс одоо энэ КОП-аар ундлаа зохион байгуулагдаж яаж одоо байгаль дэлхийг хамгаалах уу, усаа гамнах уу, усны нөөцийг нэмэгдүүлэх үү, энэ газрын доройтол, цөлжилт, бэлчээрийн хомсдолтой яаж тэмцэх үү гэдэг асуудлыг дэлхийн даяараас чуулж байгаа нь үнэхээр ач холбогдолтой болж байна. Монголчууд ч гэсэн одоо эрт дээр үесээ газар нутгийг хамгаалжсэн байгаль дэлхийд зөв харьцаж байсан юм бас уламжлалтай ард том. Энэ уламжлал маш цэцүүгээр дамж сэргэж байгаа байх. Өнөөдрөөс Монгол улсын ерөнхийлөгч тэр модны одоо төсөл санаачилж мод тарих одоо хөдөлгөөн дэлхийд Монгол улс даяараас өрнөдөг боллоо. За бид бүхэн бас одоо 100 мянган одоо нарны гэр төсөл Монгол улсын засгийн газар их хурлаар санаачилж өнөөдрөөс хүчил төрөгчийг хамгаалах те хүлэмжийн ялгалыг бууруулах энд бас нэгдэж их дэлхийгээ хайрлах тустай ногоо эрчим хүчээр дэлхийд одоо байгальтай ээлтэй одоо эрчим хүч хэрэглэх энэ ажлыг бас засгийн газар их хурлаас хийж хэрэгжүүлж байна. За мөн одоо сум бүрт хөв цөөрөн байгуулах одоо газрын цэнхэр нүд хөтөлбөрийг одоо хэрэгжүүлэх тал дээр Монгол улсын их хурлаас санаачлал гаргаж ажиллана. Гэх мэтлээ одоо яаж байгалаа хамгаалах вэ? Энэ байгаль дэлхий дээр бид дасан зохицож байгаль дэлхийг хайрлаж хамгаалж амьдарч байж хүн төрлөختөө оршин тогтно. Энэ байгаль дэлхийн газар нутгаасаа бид нэр хүнсээ олж иддэг. Энэ агаараар амьсгалж тийм хүн төрлөخت амьдардаг. Тийм болохоор энийг бий болгоход одоо маш чухал ач холбогдолтой дэлхийн анхаарлыг Монгол улсад авчирсан ийм одоо олон улсын арга хэмжээ болж байна. Намын бүлгүүд төсвийн татгалзахын талаар хаалттай хэлцэж байгаа. Улсын хурлын ээлж тусаар хуралдах уу? Ер нь иргэдийн хүлээлт ч гэсэн өндөр ах шүү. За төсвийн тодтголын асуудлыг улсын их хурлд засгийн газар өргөн барьсан байгаа. Төсвийн орлого бас ийлэхгүй байна. Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, төсвийн хэмнэлт хийх энэ үнийн өсөлтийг бас ард иргэдэд өрүүлэхгүй байх, төр өсөж хангалж иргэдэд одоо бас тодорхой одоо цалин тэтгэвэр нэмэгдүүлэх заавал одоо он гарсныг хүлээхгүйгээр одоо энэ асуудлыг шийдэх ёстой байна гэж засгийн газар шийдвэрлсэн юм байна лээ. Үүнийг одоо их хурл өргөн барьж шийдвэрлэхээр одоо төсвийн төслийг өргөн барьсан тодтголын төслийг. Төсвийн тодтголыг хилэлцэхэд бас тодорхой хуулийн шаардлага байдаг. Өөрөөр хэлэх юм бол одоо үндэсний аудитын дүгнэлт гарах ёстой. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, төсвийн тухай хууль, за бусад нөхцөл шаардлагууд хангагдсан байна уу, хууль зөрчсөн байна уу үгүй юу гэдгийг бас үзэх. За дээрэс нь төсвийн тогтвортой байдлын зөвлөл бас тийм. Энэ төсвийн одоо бодлого маань хэр зөв байна, оновчтой байна, үр ашигтай байж чадж гин үү, үгүй юу гэдэг дүгнэлтүүд хийх ёстой. Энд бас тодорхой хугацаа шаардж байгаа. Тийм болохоор одоо бас эх 7 хоногт буюу одоо 9 сар гараад үндсэндээ энэ төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн болон үндэсний аудитын дүгнэлт гарчих байх. Тэр үед нь одоо улсын хурлын даргын дэрэгт зөвлөлийг хуралдуулж, өөрөөр хэлбэл одоо 9 сарын 1-ний өдөр хуралдуулах гэсэн бодолтой байна. Энийг даргын зөвлөлөөр хуралдуулж төсвийн одоо ээлж тус чуулган хийж төсвийн тодтголыг одоо хилдэж эхлэх юм байр суурьтай байгаа. Өөрөөр хэлэх юм бол 9 сар гараад даргын дэрэгт зөвлөл хуралдаж яг хэдний өдөр ээлж тус чуулган хуралдаж төсвийн тодтголыг хилдэж эхлэх вэ гэдгийг шийднэ. Тийм болохоор одоо тэр болтол бол тодорхой бэлтгэлүүд хангагдах ёстой. Ийм л одоо байр суурьтай байна. Манай сөрөг хүчин ч гэсэн бас төсвийн тодтголыг хилэлцэхийн тулд ээлж чуулган хийвэл яасан юм бэ гэсэн зүгээр санал ярьж байгаа. Хэрвээ одоо өнөхөр сөрөг хүчин бас хэрэг хуралдуулах шаардлагатай гэж үзэж байвал 42 гишүүнээс гарын үсгээ зураад ээлж чуулганыг санаачилж болно. Тийм болохоор одоогоор бол яг тодорхой тогтоог байна. Гэхдээ ээлж чуулган бас хуралдуулах байр суурьтай байгаа би. Дэлхийн 23 улсын парламентын гишүүн ирсэн байна. Өнөөдөр парламентын форум болсон байгаа. Ямар үр дүн гарна вэ? За дэлхийн 25 улсын парламентын одоо 27 гишүүн ирсэн байна. За Англи улсаас ахуулаад одоо хамгийн одоо тогтворгуутай байдаг Сомали улс гэдэг хамгийн хол одоо Колумб улсаас гэдэг ингээд Латин Америкээс маш олон улсын парламентын гишүүд ирсэн байна. Бүгдээрээ л ерөөсөө л энэ газар дэлхийг хайрлаа. Яаж тэн цөлжилтөө тэмцэх үү? Яаж одоо бэлчээрийн доройтлыг багасгах уу? Яаж усныхаа нөөцийг нэмэгдүүлэх үү? Энэ усны хомсдлоос гарах уу гэдэг асуудлыг их ярьж байна. Ялангуяа Африкийн улсууд үнэхээр одоо усыг бол одоо бид нар усыг чанарны монголчууд эртний үеэс ярьдаг. Гэтэл одоо ус үнэхээр одоо олдохгүй ийм улс орнууд одоо
бүгд л зовлонгоо ярьж байна. Эндээс одоо бас хамгийн гол нь амлаад худлаа хоосон хуралдаад өнгөрдөг биш. Бодит биелэлт хэрэгтэй байна. Бодит үр дүн гаргах хэрэгтэй байна. Амлалтаас одоо биелэлт амлалтыг одоо үр дүн болгоё гэдэг сэдвээр олон одоо хурлуу зохион байгуулж байна. Үр дүн гарахгүй байна. Үр дүн гаргая гэдэг сэдвээр бас өнөөдөр дэлхийн Монгол Улс улсын парламентын гишүүд маань чуулгуулалтаа хийж байна. Парламентээр олон амлалтууд олон негошиашнууд хийж байна та. Тэгэхээр энэний үр дүнгийн тал өнгөсөө ярьлаа. Гэтэл одоо олон улсаас хөрөнгө оруулалт татах манай хууль эрх зүйн орчин нь яг яаж ямар шатндаа явж байгаа вэ? Ямар ажлууд шатараатаар хийхээр төлөвлөгдөж байгаа вэ? Ер нь одоо бас цөлжилтөө тэмцэх бэлчээлийн дөрөөлтийг хайрлах, улсыг хайрлах, хамгаалах энэ чиглэлээр бол энэ удаагийн парламент маш их санаачлагт ажиллаж байгаа. За тухайлах юм бол хаврын чуулган завсарлахын өмнөхөн бид нэр уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг баталсан. Энэгээр үндсэндээ бол энэ цөлжилтөө, газрын доройтолтой, усны хомсдолтой, энэ хүлэмжийн ялгаралтаа тэмцэж байгаа, тэмцэхийн тулд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хвшлийн байгууллага, олон улсын байгууллагуудад тодорхой тийм үү дэмжлэг үзүүлэх, тэндээс санхүүжилт олгох одоо эрх зүйн орчныг бүрдүүлж гисэн байна. Өөрөөр хэлэх юм бол одоо нарны станцууд бариад байгаа одоо аж ахуй нэгж иргэд айл өрхүүд маань тодорхой хэмжээний дэмжлэгийг карбон кредит дамжуулж одоо тийм үү урамшуулах боломжууд бий болсон. Энэ одоо бид нар чинь ингээд заавал гал тулж утаа гаргаж те хашаанда нэг байшин барьчаад тэгээ одоо утаа гаргаж халаалтаа амьдрах шаардлагагүй. Хашаанда халуун хөвтөн цэвэр бохир өстэй гал төлдөггүй, утаа гаргадаггүй, хөрс бохирдуулдаггүй жорлоо ухаж ингэж амьдрах боломжийг бол бид нар энэ нарны панелүүд бий болгоод энэгээр гэрийнхаа тийм хашаанда барьсан хаусныхаа халаалтыг, цахилгааныг, халуун хөвтөн улсыг шийдчих юм бол үүнд нь тодорхой хэмжээ урамшуул өгөх энэ эрх зүйн орчин бүрдсэн байгаа. За мөн одоос өвлийн улиралд ашиглаж халаалтанд зарцуулж байгаа зуны улирал илүү хөдөлтэй болж байгаа тогуудаа төвийн эрчим хүчний системд борлуулах юм бол худалдах, борлуулж орлого олох эрх зүйн орчин бүрдүүлж гисэн байна. Иймэрхүү байдлаар бид нар үндсэндээ хүлэмжийн ялгарлыг бууруулах чиглэлээр бол улсын их хурл хоёр томоохон одоо хууль баталсан. Энэ бол одоо иргэдэд ээлтэй, иргэдэд илүү одоо тийм үү одоо гал төлөхгүй, утаа гаргахгүй, жорлон ухаж, хөрс бохирдуулахгүй, халуун хөвтөн цэвэр өстэй амьдрахад нь маш таатай нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Ийм одоо хоёр том асуудлыг шийдсэн байна. За мөн одоо түрүү ярьсан газрын доройтолтой, цөлжилтөө тэмцэх чиглэлээр бид нар тэрүү мод одоо үндэсний хөдөлгөөнөөс гадна ерөнхийдөө санаачилсан. Энээс гадна одоо газрын цэнхэр одоо нүд болсон нуур цөөрөм тийм хөв цөөрөм байгуулах энэ тал дээр бас илүү одоо зорилттой алхмууд хийх гээд усны тухай хуулийн төслийг одоо манай мөнгө баясгалан нарын гишүүд одоо санаачлаад ажиллаж байгаа. Энэгээр тодорхой бас үр дүнгууд гарнаа гэж бодож байна. Ер нь энэ удаагийн парламент бол яг энэ одоо байгаль дэлхийг хайрлах, хамгаалах, энэ дэлхийн нийтээр хүн төрөлхтөнд тулгамдж байгаа энэ цөлжилт, газрын доройтол, усны хомсдол, хүлэмжийн ялгарл энэтэй тэмцэх асуудал дээр бол Монгол Улсын парламент илүү бас үр дүн гаргаж ажиллаж байгаа цаашдаач олон үр дүн гарах байхаа гэж бодож байна. За баярлалаа.